За миний хувьд ингээд Австралид ирээд 15 жил болж энэ гэр бүлтэйгээ нэг Монгол аав хөө амьдрах гал зүтгээд байна да. Тэгээ та нар минь тус дэмжээд бичсэн бичлэгийн минь хийсэн ажлыг минь үнэлээд subscribe дараад дэмжээд өгөөрэй. Тэгвэл би аль болох чадхатаараа гой бичлэгүүд юу хийж исэн, ямар юм хийж байгаа, одоо юу хийж ийн, та нарт Австралид яаж амьдарч ийн танилцуулъя, дэмжээд өгөөрэй манайхаа. За, хүүхд хоёр өнөөдөр цугтаа ажиллах гад хүний ажил авцсан явж гин. Одоо Банингсаас одоо материалын үнийг хараад ямар шиг үнэтэй материал байна. Материалаа хараа тий. Тэний сайн уу? Том ажил авцсан. Одоо тэрийг хийн да. За бид хоёр Банингс дээр ирсэн байна. За тэгээ бид хоёр Австралийн Мельбурн хотод ажиллаж амьдардаг. Тэгээд өнөөдрийнхөө ажлынхаа одоо материалын үнүүдийн клиенттайгаа үйлчлүүлэгчтэйгээ өнөөдөр энд уулзах юм. Бид хоёр одоо ингээд клиенттайгаа уулзч байж шаарав. Манай Банингс одоо Австралийн Банингс ингээд хэлцүүлж байгаагүй. Өөрөөр Банингс бол Австралид нэлээд том барилгын материалын дэлгүүр байгаа. Тэгээд одоо нэг гоё юм энэ чинь ингээд Банингсын мембер болоод тэгээд 5% хямдралтай, дээрэс нь бүх юмаа ингээд за илүү материал аваад шатлаа гэхэд илүү материалаас илүү гарсан юм аа хайрцан бүрэн хэрвээ ягаа онгоолгоогүй бол буцааж авчираад ирээд буцаагаад өгчдөг. Тэгээд тэрэн дээр бол өстой ямар ч асуудалгүй буцаагаад авдаг. Одоо өөр жижиг вэраусууд бол буцаана гэсэн ойлголт ихэнх ерөөхдөө бол бараг байхгүй дээ. Яг уу мембер замбар нь болж иж гайгүй буцааж магадгүй. Гэхдээ Банингс болохоор тэр тал дээр их дажгүй. Ерөнхийдөө бол бүхэл төрлийн барилгын материал байдаг. Тэгээ одоо бид хоёр энэ чи постууд хийх гээд байгаа зураг гаргацсан. Тэгээд постууд хийж байгаа. Посто төмрөөр их үү, модоор их үү гэдэг. Нэлээд олон төрлийн постууд байгаа. Тэгээд модоор тэгтээ бид хоёр бол ярилцаад бараг төмрөөр хийсэн дээр юм байна гэд шийдэлд хүрсэн байгаа. Одоо энэний дараа тэгээд төмрөөр хийх юм бол арай бүх тэгээд үзмж сайтай тэгээд ерөн жоох үнэтэй ч гэсэндээ хамаагүй бат бүх болох юм байна. Тэгээд одоо энэс пост авлаа гэхэд бид чинь пост бас дахиад дээрэс нь буудна. За тэгээд joint-ууд нь хэр найдвартай болох уу гэдэг яг нь том зузаан модын хооронд нь яг үзүүрээр нь холбох болохоор бас жоохон үзмж жоохон муухай болж магадгүй гэж бодоод ерөөхдөө бол төмрөөр ихээр болсон байгаа. Тэгээд Австралид ерөнхийдөө материалны үн жоохон өндөр. Тэгтээ одоо сонголт сайтай, хаана юу яаж одоо ямар материалаар хийх үү те тэр тал дээр ер нь бол дажгүй шүү. За одоо энэ болохоор декийн одоо галаа тойроо суух сандлынхаа материалыг сонгож байгаа. Тэгтээ эндээс бол би Банингсаас бол авахгүй. Тэгтээ клиентаа үзүүлж гин ямар төрлийнх байдгийг яг иймэрхүү материалаар ивэл яах вэ те одоо энэ дээр ихэд хоёр талаараа тавьж болно. Нэг талдаа өөр өнгөтэй, нөгөө талдаа өөр өнгөтэй те. Тэгээд бас сонголт сайтай
энэ дээр болохоор нэг 3-4 төрлийнх байдیں۔ Composite decking гэхээр одоо дотроо бүрэн цутгамал байна. Эсвэл дотроо нүхтэй байгаа. Нүхтэнүүд нь арай хямдхан. За тэгээ бүрэн цутгалууд нь жоохон үнэтэй. Баниксаас яг иймэрхүү материалуудыг авах болно лээ. Жоохон үнэтэй. 30% нэмэгдэлтэй байгаа. За warehouse-нуудаас яг зөриөлөд авчод авах юм бол арай гайгүй хямдхан байна. Баниксд бол яг нэг жоохон юм хийхэд те одоо ганц 2 метр квадратыг ч юм уу аваад ингээд яралтай байдаг. Тэрвээ их хэмжээгээр том юм их юм бол яг зөриөлттэй яг юм warehouse одоо яг юм материалыг зардаг дээр болчих юм бол арай хямдралтай. Аавна гэсэн үг. За тэгээд дээр бас Pavers ямар материал сонгох вэ? Энэ болохоор одоо ингээд цутгамал тэгтээ энэ материал жоохон хэврэг байдیں۔ Би өмнө бас хэрглэж ийсэн. Цутгамал өнгөт тавтан өнгөт одоо тоосхнууд байгаа. Pavers одоо за тэр одоо бол яг арай нэг цузаан тэгээд яг бүрэн цутгамал конкретэн цутгамлыг хайгаад байгаа. Тэгээ тэр нь байна уу? Тэгээ тэр нь 2-3 янзаараа байх хэрэгтэй энэ байна. За тэгээд энийг өөр одоо Pavers явгооныхаа замыг одоо хийн тойруулаад цагаан чулуугаар ингээд тойруулаад. За тэр нь бүтээр ажил үргэлжилж байна. За энэ байшингийн артлын backyard-ыг авсан. Чиний жижигхэн garden shed-тэй. За тэгээд энд одоо ингээд энэгээр явдаг зам хийгээд энд ингээд постууд энэ чи 6 пост, энэ чи 4 пост. Одоо гоёлын пост юм одоо гоёлын шон дээр геймаркийн гоёлын шон. Тэгээд одоо энэ чинээс ахуулаад ийшээ garden юу гэж хэлэх юм те одоо цагаан чулуутай цагаан саарл чулуугаар тэгээд явдаг замтай concrete pavers тийм явдаг замтай энэ чинь болохоор гал бахын одоо гал түлээс суудаг сандал энэ буланд за тэгээд ийшээ ингээд одоо энэ газар нь бүгдөө сайхан ногоон зүлэг болох юм. За тэгээ энийг энэ байшингийн артлын пергола одоо энэ ч нэг барбекю хийдэг газар энийг плиталаад тэгээ энэ чи болохоор outside kitchen bench одоо outside одоо гадаа барбекю хийх. Энд чинь тэрийг одоо эндээс ахуулаад 2 м урттай 70 өргөнтэй одоо 95 өндөртэй тийм барбекюний ширээ юм да. Цементээр цутгаад. За тэр нэг нэлээд хэцүү юм байгаа. За тэгээд одоо энэ виднүүдийн түүгээд тэр дээдлийн соёлыг аваад виднүүдийн түүгээд одоо нэг хогийн ормолын түүгээд тэгээд сайхан газараасаа хадаад тэгшлээд тэгээд энэ чи яг ногоон зүлэг суулгах. За тэгээд явцын дунд дахиад бичлэг хийн. Тэгээ хараараа юу болох нь. За энд болохоор одоо бидэд ингээд бид хоёр slippers-ээр юм retaining wall хийж өгч байгаа. Энэ юу юм гэхээр одоо энэ дээр энэ арттал дээр буланд нэг ашиглагдаад байхгүй болохоор мод тарина гэсэн. Нэг жоохон өндөрлж өгөөд ийшээ шороо хийж өгөөд энэ дээр нэг жижигхэн одоо юм мод тарж өгөөд одоо энэ гал руугаа харсан тийм гоё сүүдрэг
одоо маркер тийм модон ингээ ургаад ихгүй болох бах. За тэгээд одоо галынхаа замыг одоо үндсэн ажлынхаа одоо суурийг тавих гад юугаа гаргаад одоо бүх газараа тэгшлэл явж байна да. За энэ дээр нэг одоо ингээд энэ нь болохоор ингээд явган зам ороод энэ одоо ингээд тойруулаад шороог нь авцсан байгаа нь тойроод юм сандал орж ирээд тэгээд гал маань энэ урд нь ингээд орж ирэх юм. Тэгээд эн чи одоо модоо тарина да. Тэгээ хөрснөөс нь илүү гарсан шороонууд хийгээд дээрэс нь бас давхар одоо энэ постыг хийж өгч байгаа учир нь болохоор энэ хоёр талт нь юм пост хийж өгч байгаа. Тэгээ энэ болохоор бас давхар secure хийгээд одоо энэ хамгаалт хийж өгч байгаа. Тэгэхгүй бол энэ цаанаас нь энэ цаад айлынх нь газар нь их өндөр. Тэгээ хийсэн энэ нөгөө нэг ханаа их муу хантай байсан. Тэгээ дээрэс нь давхарын юм хоёр пост хийгээд өгөхөр энэ хоёр пост бас газар руу их сайн суйрлуулж өгсөн болохоор бас давхар хамгаалт болж байгаа юм аа. Тэгээд эндхийн одоо энэ газар руу суйрлуулдаг одоо энэ slippers гэдэг одоо энэ моднууд нь болохоор ерөнхийдөө бол ус чигнээс бас хамгаалцсан, хорхоо шавж идгээс хамгаалсан одоо яг газар одоо хөрсөнд ингэ суулгаж өгөхөд зориулсан юм моднууд байгаа. Тэгтээ бол эн чинь нэг 10-аас 15 жил ингээд байж тэсэн тэрнээс цаашаа бол удаа явахгүй шүү дээ. Тэрэн дээр нь бас давхар хамгаалт хийгээд дотор нь юм одоо яг энэ дотор талд нь хөрс байгаа газар бас юм байгаа талдаа юу хийж өгдөг вэ? Хамгаалтан тийм зузаан юм гэлгарууд ус чигнээс хамгаалсан. Тэгжиж нэлээд олон настай удаан настай болно. За одоо энэ зурцсан байгаа газараа бид хоёр одоо юу янда зурсан байгаа газараа хэмжээгээ бүгдийг нь аваад хэмжээнүүд авцсан одоо ингээд хөрсөө хадаад явж байна. Сайхан сэрэгжүүлээд тэгээ эн чин цагаан чулуугаар тойроод постууд нь ингэж тойрж орж ирээд тэгээд цагаан чулуу тавиад цагаан чулуун дээр паверсаа тавиад тэгээд юм явдаг. Тэгээ ерөнхийдөө бол энэ Австралийн ихэнх одоо газрууд нь юм шаварлаг тэгээд байшин барьж байгаа газар нь ер нь нэлэнхүүдэд юм шавран хөрстэй юм байт юм байлээ. Тэгээ энэ айл маань харин өмнө нь ингээд хар шороо буулгацсан. Тэгээ хар шороо маань харин одоо гэд нэгтэршаад овоо зузаан хар шороо буулгацсан байсан болохоор бид яг энэ нөгөө өвсөн зориулсан хар шороо болохоор энийгээ бас давхар хэрэглээд дээрээс нэмхий нэмээд эсвэл хасгыг насаад энийг хэрэглэх гээд ярьсан байгаа. Тэгээд одоо энэ эшигээ жоохон байшин лугаа бас жоохон налуу байшингийнхаа энэ чи ийм ус зайлуулах хоолоо хийж өгнө. Одоо яагаад гэхээр нэлээд их ширүүн бороо орохоор ингээд одоо Австралич их бороо ордог газар тэгээд их ширүүн бороо ороод ирэхээр ерөнхийдөө ус зайлуулах хоолоонуудыг ойр ойрхон байн хийж байх ёстой. Тэгээд энд ус зайлуулах хоолоогоо одоо энэ танк харагдаад байгаа эднийх энэ арталтай юм storage одоо энэ нэг 5 юм уу 6 айлын дунд ийм одоо бөглөө гаргадаг одоо энэ байшингуудыг холбосон муу усны хоолой яг эдний ард ингээд явж байгаа юм байлээ. Тэгээ одоо тэрийг бас ингэж бас айтайхан шиг гаргаж өгнө. Тэрнлөө байнга орж явах хэвээр одоо улсаас одоо ямар нэг юм боллоо гэхэд эднийхийг ингээд айлын артлыг хэрэглэнэ гэсэн үг. Тэрийг бол бөглж одоо юу яаж бол таглаж болохгүй. Тэрэн дээр нь болохоор битэд ингээд авдаг тийм нэг аим хамгаалтын ширээрхүү жижигхэн нэг намхан юу хийх гээд одоо ярьсан байгаа. Тэгээд тэр яг удахгүй бэлэн хийгдээд ирэхээр дуусгаар нь хараараа. Тэгээд одоо энд хоёр юм оролт байгаа байхгүй юу? Газар даваар одоо бүх сөөрөж явж байгаа. Одоо усны муу хоолой явж байгаа. За тэгээд энэ Австралийн хауснууд ерөнхийдөө бол иймэрхүү зохион байгуулалттай
эднийх овоо өмнө нь одоо 5 жилийн өмнө энэ хаус авсан гэсэн тэр үед болохоор овоо том газартай ер сүүлийн үеийн шинээр баригдж байгаа хауснууд нь ерөөсө газар бахта их талбай их бахта газар нь үнд ороод Австралид нэг жоохон тиймэрхүү байгаа. Газрын хүн гэж нөхцөлгөө болсон. Бараг байшин бариулахаас илүү байшингаас илүү үнэтэй болсон газар нь одоо энэ газрыг хэлэхэд нэг $400,000 одоо энэ газрыг худалдаж авлаа гэхэд 400 м хавдраад газрыг $400,000 авч байгаа ерөнхийдөө ханшин нэг тиймэрхүү байгаа. Тэгэхэд энэ байшин бариулахад байшин нэг $300,000 ч юм уу тий. Тэгээ хүн ам нь нэлийн их болж байгаа Австрал 2000 оноос ахуулаад одоо 2026 он гэхэд 2000 онд 20 сая хүнтэй байсан чинь одоо 8 саяар одоо 26 жилийн дотор нэмэгдсэн амар хурдтай өсөлттэй яваа Австрал. Тэгээ ерөнхийдөө бол байшингийн газрын үн ерөн юмны үн их нэмэгдэж байгаа. За нэг иймэрхүү. За тэгж хаусны талаар дахиад гоё ярьж өгнө. Тэгээд блог хийдэг болохоор анх удаага юм хийж байгаа болохоор сайн болтой ярьж чадахгүй байна. Нэг нүүр хагарах үл гэдэг. Нэ за. Баярлалаа. Өнөөдөр маргааш би ажлынхаа талаар жоохон танилцуулна. Өөрийнхөө яг үндсэн ажлаа жоохон бичлэг гэдэг бичлэг хамаагүй хийж болохгүй л дээ жоохон яг хөө амт байхгүй. Жоохон хэсэг нэг жоохон бичлэг хийж болно. Тэ. За. Түр баяртай. Маргааш уулзъя. Одоо гэрлэгөө нэг 45 минут явна эндээс. Манай гэр яг үтсэн ч юм 32 км байлаа. Тэгээд өнөөдөр ч хагасаар өдөр төгжил байхгүй. Тэгтээ ерөнхийдөө эндээс тийш явах ямар ч төгж байхгүй те. Манайх чинь хотынхаа захад энэ бас хотынхаа захад байгаа. Тэгээ. За тийж Мельбурн талаар танилцуулна. Бай.